удаагийнхаа бичлэгээр Монголын хөрөнгөний биржийн сайтны гишүүн брокер гэдэг цэсийг одоо хэрхэн ашиглах вэ гэдэг талаар та бүхэнд өөрийнхөө зөвлөгөө хүргэх болно. Тэгэхээр энэ бол одоо Монголын хөрөнгөний биржийн сайтыг танилцуулж байгаа 3 дахь бичлэг маань байгаа. Үүний өмнө 2 бичлэг байгаа, та бүхэнд түүнийг заавал үзээрэй гэж зөвлөх байна. Яагаад ер нь хөрөнгөний биржийн сайтыг ингэж онцлоод байгаа юм бэ гэхээр яг өнөөдрийн Монголын хөрөнгөний зах зээлийн орчинд бол хөрөнгөний биржийн сайт шиг маш их мэдээллийг нэгтгэсэн, дээрээс нь маш их апдейт буюу одоо шинжлэгддэг, дээрээс нь яг үнэн бодит байж чаддаг ийм сайт, доктортой үйл ажиллагаатай ийм сайт бол яг үүндээ Монголын нөхцөл бол өнөөдөр байхгүй гэд хэлчихэд бол болохоор байгаа. Хөрөнгөний биржийн сайт бол өмнө нь олон жилийн өмнө одоо намайг 2007 онд энэ зах зээл рүү орж явахад бол ийм одоо хэмжээнд бол ерөөсөй байгаагүй. Тухайн үед бол түнээр харахгүй байсан. Харин сүүлийн жилүүдэд бол биржийн сайтын үйл ажиллагаа, энэ мэдээллийн бааз, цар хүрээ бол маш сайхан өргөжж байгаа. Өөрөөр хэлбэл энэ зах зээл дээр байгаа гол мэдээллүүдийг анхдах чиг сурвалжаас нь аваад энэ сайт дээр тавиад хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтанд нь туслах ийм боломжийг энэ сайт бол нээж өгч байгаа гэдгийг энд бас хэлэх нь зүйтэй. За ингээд бүгдээрээ гишүүн брокер гэдэг цэснээс та яг юг анхаарч юг өөрийнхөө хөрөнгө оруулалтын процессто ашиглаж илүү үр дүнтэй оновчтой шийдвэр гаргах вэ гэдэг дээр дэлгэрэнгүй зөвлөгөө өгье. За тэгэхээр юуны өмнө хөрөнгөний биржийн сайт маань бол MSE-CMN гэсэн сайт байгаа. За ингээд өмнөх хичээлүүд дээрээ сайтын маань хамгийн гол дээдлийн хэсэгт бол цэснүүд байгаа. Энэ цэснүүдээс 3 цэсийг онцолж одоо миний хувьд та бүхэн тайлбарлаж өгч байгаа. Энэ бол арилжаа, хувьцат компани, гишүүн брокер гэсэн 3 цэс байна. За өмнөх бичлэгүүдээр арилжааг тайлбарлсан, хувьцат компаниг бас тайлбарлсан байгаа. Одоо та бүхэн гишүүн брокер гэдэг цэс яагаад таны хувьд их чухал юм бэ гэдгийг та бүхэн тайлбарлаж өгье. За тэгэхээр та хөрөнгөний биржийн арилжаанд оролцохын тулд, хувьцааны арилжаанд оролцохын тулд заавал одоо брокеринг компанид очиж данс нээх хэрэгтэй байдаг. Энэ бол одоо дэлхийн нийтийн жишээ. За тэгэхээр мэдээж хэрэг брокеринг компанид очиж данс нээхийн тулд та брокеринг компаниуд хаана байна вэ? Хэдэн брокеринг компани байдаг юм бэ? Аль нь одоо илүү үйлчилгээ сайтай, надад илүү ойрхон үйлчилгээ чанартай үйлчилгээ үзүүлж чадах вэ гэдгийг бол бодох хэрэгтэй болж эхэлнэ, тийм ээ. За тэгвэл энэ брокеринг компаниудын мэдээллийг та энэ гишүүн брокер гэдэг цэснээс олж авах нэ. За ингээд татгшгоо оръё. За гишүүн брокер дээр дарлаа. Гишүүн брокерийн мэдээлэл гэдэг энэ цэс байж гэн дэд цэс. За энэ дээр ингээ харангууд гишүүн үнд цаасны компанийн жагсаалт гэдэг байж гэн. Тэгэхээр яг энэ гишүүн брокерийн мэдээлэл гэж явж ирсэн гишүүн үнд цаасны компанийн жагсаалт гэдэг одоо хэллэг нь өөрчлөгдөж чинь л да. Энд брокер гэж хэлсэн энд үнд цаасны компани гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол ялгаагүй шүү. Нэг юм ярьж байгаа шүү гэдэг та бүхэнд хэлье. За энэ дээр бүгдээр даръя. Тотгошоо оръё. За орлоо. Тэнгүүт энэ нийт танд хувьцааны арилжаа ихэд чинь 100 жил үзүүлэх, танд үйлчлэгээ үзүүлэх нийт компаниудын жагсаалтын тарагдж байна. Агаасаа дугаарлагдаад явж байна. Нийтдээ манай хөрөнгөний зах зээл дээр одоо яах нь 51 үн цасны компани үйл ажиллагаа явуулж байна. Та энэ компаниудаас хэдийг нь ч сонгож үйлчлэгээ авч болох юм шүү. Дасаа нийлгээд хувьцааны арилжаанд орж болох юм шүү. Хэдэн ч компаниг сонгож болно гэдгийг бас би онцолж хэлье. Манайхан бас зөвхөн нэг компани сонгох хэрэгтэй юм уу, яах хэрэгтэй юм бэ ингээ эргэлзээд идэг. Хэд ч байж болно. Яг одоо та хэдэн ч банкн дээр данс харилцах данс хадгаламж нээж болдог шиг хэдэн ч брокеринг компанид очиод данс нээлгэж болно гэдгийг би бас хэлмээр байна. За ингээд 51 компанид бол хаана байна вэ гэж дүүлэн доотлын хэсэгтэр нь Улаанбаатарын газрын зураг дээр байршлуудын бүгдийг ингээд сайхан оруулаад өгсөн байж байна. За ингээд магадгүй та өөрт ойрхоныг сонгож болох юм, тийм ээ. За ингээд гишүүн брокеринг компаниуд маань харлаа. Нэрнүүдийн бүгдийг харчлаа. За тэгэнгүүт одоо юу гэдэг нь цаашаа ингээд дараад бас орж болно л доо. За жишээлбэл Ард Капитал Групп үнцасны компани дээр дарлаа. За ингээд дарангууд ерөнхий мэдээллийн тарагдж байна. Хаяг нь утас нь байж байна. За холбогдоо та данс нийлгэж болох уу, энэ дээр ямар үйлчлэгээ байгаа вэ, ямар шимтгэлтэй байгаа вэ гэдэг мэдээлэл авч болно. Санхүүгийн тайлан дээр нь дарлаа. Тэгэнгүүт за энд бол одоохондоо мэдээлэл байхгүй байна. За хувьцаа эзэмшигчд гэдэг ингээд мэдээлэл нь тарж байна. Тухайн компани тузын гишүүд, боловсон хүчний мэдээллүүд. За ингээд энэ
тухайн компанийнхаа мэдээлэл, ерөнхий мэдээллийг бас эндээс цааш нь дараад ороод авчиж болох нэ. За үүний дараа юу вэ гэхээр за тэгэхээр та тийм үү 51 компани байна. За одоо аль нь илүү танд үйлчлэгээ үзүүлж чадах вэ гэдэг рүү одоо таны бодол санаа ингээд цаашаа ургаж явна шүү дээ. Тэгэхээр аль нь илүү сайн байж болох вэ гэдэг асуултын тэмдэг танд гараад ирж байгаа. За тэгвэл магадгүй арилжааны идэвхээр нь одоо нэг критерий тавиад шинжиж үзэж болох юм тийм үү? Өөрөөр хэлбэл арилжааны идэх буюу хамгийн их арилжаа хийж байгаа брокеринг компани бол магадгүй хамгийн сайн үйлчлэгээтэй байгаа учраас тэнд хүмүүс үйлчлэгээ авахын тулд очоод тэр харилцагчдынхаа арилжааг хийснээрээ энэ брокеринг компани арилжааны идэвхээр айгүй өндөрт явж байгаа юм байна гэдэг логик бас гарч ирж болох юм. За тэгвэл та энэ арилжааны идэх гэдэг зэс рүү ороод анхдаг зах зээлийн арилжааны идэвхээр хэн нь одоо хамгийн өндөр одоо идэвхтэй арилжаа хийж байгаа компани юм бэ гэдгийг ингээд харж болно эндээс. За мөн ингээд нөгөө компаниуд маань байж гин. За ингээд ахалтанд үнийн дүнгээрээ ингээд байж гин. Тэгэхээр та энэ дээр жоох анализ хийгээд одоо магадгүй аль нэг нь их өндөр одоо арилжаа хийгээд их арилжаанд идэвхтэй орж иж болно шүү дээ. Тэгэх юм бол тэр компани магадгүй одоо айгүй олон үйлчлүүлэгчтэй тэр үйлчлүүлэгч нь аягүй их арилжаа гэдэг ингээд арилжааныхаа идэвхээр өндөрт орсон байж болно. Магадгүй тэр нь өөрөө тэр компанийг маш сайн компани гэдгийг илэрхийлж иж болно тийм ээ. За анхдагч зах зээл. За хоёр дахь зах зээлийн арилжааны идэвхээр бас энд харж болох нь хоёр дахь ингээд дараад орох юм бол энэ ингээд мөнгөн дүнгээр харагдаж байна. За 18 оны 1 сарын 1-ээс 19 оны 5 сарын 31-ний хооронд нийт үнийн дүнгээрээ хэдэн төгрөгийн арилжааг тухайн брокеринг компани хийсэн байна вэ гэдэг нь ингээд чагсаалтаар харагдаж байгаа юм тийм ээ. За ингээд та өөрийнхөө брокеринг компаниас сонгох нэг одоо критерийг энэ үзүүлэлт болгож болох юм аа гэж хэлэх гээд байна. За үүний дараагийн нэг чухал цэсвол энэ дээр юу байдг вэ гэхээр тайлан судалгаа дотор энэ санхүүгийн тайлангийн нэгтгэл гэж дэд зэс байна. За яшаа бүгдээр орё. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ нөгөө үн цасны нөгөө компаниудын чинь санхүүгийн тайлангийн нэгтгээд танд энд харуулж байгаа нь энд байна гэсэн үг. Тэгэхээр гишүүн үн цасны компаниудын 2018 оны 4-р улирлын байдлаар санхүүгийн тайлангийн хураан гоё энд байна. Энд дараа татаж авч болох нэ. Пад дарлаа. За доод Excel-ээр энд гараад ирлээ. Энэ дээр Excel дээр дарлаа. За ингээд харахаар энд бол ингээд нөгөө үн цасны компаниудын маань голлох одоо санхүүгийн үзүүлэлтүүд маань энд ингээд харагдаж байна. Эргэлтийн хөрөнгө байна. Эргэлтийн бос хөрөнгө байна. Үр төлбөр байна, эзэдийн өмч байна. Үндсэн үйл ажиллагааны орлого байна, зарлага байна, үйл ажиллагааны орлого байна. Ашиг алдагдал нь ингээд харагдаж байна. Тэгэхээр магадгүй та одоо нэг үн цасныхаа компанийг сонгох нэг критерийг одоо санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр нь сонгож авч болох нь шүү дээ, тийм. Өөрөөр хэлбэл одоо их үр төлбөр багтай, магадгүй за тэгээд том баланстай, орлого сайтай, ашиг сайтай. За ийм үн цасны компаниудын хувьд бол одоо магадгүй үйл ажиллагаа нь их өргөн дийлхэр байж чаддаг. Олон хүмүүс тэр одоо брокеринг үн цасны компаниар үргэлжлүүлээд жага учраас энэ компани их орлого олоод ашиг олоод үр зээл бага байгаад байна гэсэн санаа авах гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм сайн санхүүгийн үзүүлэлттэй компани бол өөрөө цаанаа сайн одоо үйлчилгээ үзүүлдэг байж болох юм аа гэдэг санааг би энд хэлэх гээд байгаа. Тэгэхээр санхүүгийн тайланг бол нэг одоо брокеринг компаниас сонгох нэг критерий болгож болох юм аа гэдэг юм санааг бол та бүхэнд хэлмээр байна. За энэ бол ингээд би та бүхэнд хоёр санаа хэллээ тийм ээ. Арилжааны идэвхээр их өндөр байгаа компанийг сонгож болж байна. Нэг критерий болгож болж байна. Бас нэг критерий нь одоо санхүүгийн тайлан гарна критерий болгож болж байна. За тэгэхээр өөр чухал бас критериуд байдаг. Саяны миний одоо хоёр ярьсан критериэс гадна одоо жишээлбэл таныг арилжаагаа хийхэд онлайнаар арилжаанд оролцох боломжийг хангадаг байх юм бол танд бол маш хялбархан байна те. Өөрөөр хэлбэл одоо та хүссэн үедээ явцгаа аваад хүссэн үедээ заавал хүссэн үедээ мөнгөө татаж аваад те. Энэ бүгдийг одоо онлайнаар хийдэг байх юм бол танд бол төдийч энэ маш хялбархан. Дээрээс нь хурдан шуурхай байна гэсэн үг шүү дээ. За мөн одоо
бас арилжааны шимтгэлийг та бас харгалзаж үзэх хэрэгтэй тийм ээ. Өндөр шимтгэл төлөх юм бол мэдээж таны зардал өндөр болно. За бага шимтгэл төлөх юм бол мэдээж таны зардал бага. Тэгээд ашиг бас нэмэгдэх боломжтой. За дээрэс нь одоо зөвхөн танд одоо брокерийн одоо зөвхөн таны ингээд захиалгыг аваад биелүүлдэг байхаас гадна тухайн брокерийн компани таныг хамгийн гол нь бол маш сайн ингэж мэдээллийг судалгаагаар ингэж хангаж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр мэдээлэл судалгааг тогтмол хийгээл таны одоо мэйл хаяг руу ингээ явуулдаг. За ийм байх юм бол одоо жишээлбэл танд бол илүү та одоо оновчтой шийдвэр гаргах магадлал чинь ингээ нэмэгдээд эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр байдал нь ямар байна гэх мэтчлэн ер нь бол олон юм чухал үзүүлэлтүүдийг бол одоо харж иж шийдвэр гаргах хэрэгтэй. Тодруулж хэлэх юм бол зөвхөн одоо тэр компани санхүүгийн үзүүлэлтүүдийг харахаас гадна тэр компани үйлчилгээний давуу тал, технологиг ашиглаж байгаа байдал, мэдээлэл судалгаа анализ энэ төр явуулж байгаа байдал тэр бүгдийг ингэж харж иж брокерийнхаа компаниг бол сонгох хэрэгтэй. Ер нь сайн брокерийн компани сонгосон хүний хувьд бол бусдаас бол айгүй урд алхах юм боломж бол байдаг шүү гэдгийг бол энд бас 12 жилийнхаа туршлагаараа хэлмээр байна. За ингээд та бүхэнд Монголын хөрөнгөний биржийн сайтын өөрийн зүгээс хамгийн чухал гэж боддог энэ 3 одоо цэсийг тайлбарлаж өглөө. Бусад бүх цэснүүд рүү ингэж орж ингэж харж ах хэрэгтэй. Ер нь бол энэ одоо сайт бол одоо нөгөө ширээний ном гэж ярьдаг тийм бүгдээрээ одоо энэ бол одоо таны ширээн дээр өгөхтэй ширээний ном гэж ярьдаг шиг Монголын хөрөнгөний биржийн одоо сайт бол арилжаа хөрөнгө оруулалт хийж байгаа таны хувьд бол одоо компьютерийн чинь нэг дэлгэцэн дээр заавал нээлттэй байж ах хэвээр ийм сайт юм шүү гэдгийг бол энэ талаар заавал одоо онцгой чухалчлан танд захиж хэлмээр байна. За ингээд таны хөрөнгө оруулалт арилжаа амжилттай ашиг орлого их байхыг хүсье өрөөж байна. Анхаарлаа хандуулсан баярлалаа.